Цаноо за шинээр за өнөөдөр би та бүхэнтэйгээ гурван төрлийн тэтгэлгийн талаарх мэдээллийг хүргэе гэж шийдлээ. За энэ хүү гурван тэтгэлэгт та өөрөө apply хийх боломжтой. За хамгийн ихний тэтгэлэг бол Stipendium Hungarium Scholarship буюу Унгар улсын засгийн газрын тэтгэлэг байгаа. За энэ хүү тэтгэлэгт та өөрөө материалаа бүрдүүлээд явуулах боломжтой. Тэгээд энэ хүү тэтгэлэгт Монгол улсаас жил болгон 200 оюутнуудыг шалгаруулж авдаг. Үүнд болохоор бакалавр, мастер, доктор гэсэн одоо тэтгэл гурван төрлийн одоо програмууд багтдаг гэсэн үг. За тэгээд англи хэл дээр хичээлээ үзэж болно, эсвэл унгар хэл дээр хичээлээ үзэж болно. Хэрвээ унгар хэл дээр хичээлээ үзнэ гэх юм бол эхний 1 жил унгар хэлний бэлтгэлд яваад дараа нь болохоор яг сонгосон мастер болон бакалаврынхаа хөтөлбөрт орох боломжтой байдаг. За энэ хүү тэтгэлгийн бас нэг авууштай сайхан зүйл нь юу вэ гэхээр сургуулийн төлбөрийг нь хөнгөлж өгдөг. Тэгээд мөн оюутнуудын зарим нэг хөнгөлөлтүүд байдаг. Жишээлх юм бол тээврийн хэрэгслийн хөнгөлөлт гэдэг гих мэтчлэн. За нөгөөх нь болохоор ингээд эрүүл мэндийн даатгал, тэгээд сургуулийн төлбөр гих мэтчлэн багтсан байдаг энэ хүү тэтгэлэгт маань. Тэгээд та энэ хүү тэтгэлэгт өөрөө материалаа бүрдүүлээд бүх материалаа скандаад тэгээд бүх материалуудаа болохоор тухайн аппликейшн руу оруулаад тухайн цаг хугацаа дуусахаас өмнө явуулах боломжтой энэ тэтгэлэг байгаа шүү. За энэ хүү тэтгэлгээр бас сурснаар маш олон даваа талууд байгаа. Жишээлх юм бол хэрвээ та Европын улс орнуудаар аялах амьдрах сонирхолтой болвол аялах сонирхолтой болвол юу яаж болно гэсэн үг. Аялаж бусад улс Европын улс орнуудыг ингэж харах боломжтой энэ тэтгэлэг байгаа. Тэгэхээр Унгар улс чинь Европын холбооны улс учраас одоо визгүй зорчно гэсэн үг байна. За хоёрдугаар тэтгэлэг юу вэ гэхээр Чивнингийн засгийн газрын тэтгэлэг. За энэ хүү тэтгэлэг нь болохоор жил болгон мэдээж зарлагддаг. Тэгээ мастерын төвшний оюутан авдаг. Гэхдээ одоо Унгарын засгийн газрын тэтгэлгүүдтэй харьцуулахад бол бага зэргийн хүмүүсийг авдаг гэсэн. Бага зэрэг тооны хувьд бол бага авдсан билээ. За энэний тухай бол YouTube болон маш олон вебсайтуудаар бичигдсэн байдаг. Тэгээ жил болгон 10 хэд эсвэл 20 хэд мастерын түвшний оюутнууд оролцож сурах боломжтой. Тэгээ 1 жилийн хөтөлбөр байдаг. Тэгээд үүнд болохоор юу багтсан байдаг вэ гэхлээр нөгөө онгоцны тикет, тэгээд очиж амьдрах байр, тэгээд сургуулийн төлбөр гэх мэтчлэн бүх зүйлүүд нь багтсан байдаг гэдгээр энэ хүү тэтгэлгийн давуу тал байдаг. Тэгээд мастераа болохоор 1 жилийн хугацаанд суралцаад төгсөх боломжтой. Тэгээ бас нэг шаардлага нь юу вэ гэхлээр энэ хүү тэтгэлгийг аваад заавал эх орон руугаа буцаж очиж ажиллах нөхцөлтэй байдаг ийм тэтгэлэг байгаа. За мөн энэ хүү аппликейшнийг та өөрөө ингээд нээгээд тэгээ аплайдах боломжтой. Ямар нэгэн ингээд нөгөө эйженси ч юм уу тийм газруудаар ерөөсөө хандах шаардлагагүй өөрөө тухайн зүйлийг бүрдүүлээд явуулах боломжтой гэсэн үг. За 3 дахь тэтгэлэг болохоор Fulbright-ийн тэтгэлэг байгаа. Энэ болохоор Америкийн нэгдсэн улсаас зарлагддаг. Тэгээд мөн зарлагддаг. Тэгээд энэ хүү тэтгэлэг нь бас маш их өрсөлдөөнтэй. За нийгмийн талын чиглэлээр ерөнхийдөө хөвчлэн авдаг энэ тэтгэлэг байгаа. Тэгээд шалгууруудын хувьд болохоор бас IELTS-ийн 6.5 ч юм уу 7.5 оноог хөвчлэн шаарддаг. Тэгээд жил болгон мэдээж энэ хүү тэтгэлэг маань вебсайтн дээрээ зарлагддаг. Одоо яг зарлагдсан байгаа. Одоо нэг 8 орчим хоногийн дараа энэ хүү Fulbright-ийн тэтгэлэг маань дуусах хугацааны ерөнхийдөө төгссөн байна гэсэн. За тэгээд өөр энэ хүү тэтгэлгийн бас нэг даваа тал нь болохоор бас нэг онгоцны тикет, очиж амьдрах байр гэх мэтчлэн тэтгэлгүүд орсон байдаг гэдгээрээ олвол айгүй тийм онцлогтой энэ тэтгэлэг байдаг. Тэгээ бас буцаад эх орондоо ирэх ёстой, нэг жил сурчаад заавал эх орондоо ирэх ёстой гэсэн шаардлагыг мөн адил тавьдаг ийм тэтгэлэг. За тэгээд энэ хүү 3 тэтгэлэг нь болохоор гурлаа нөгөө гэр бүлээ авч явах боломжгүй. Яагаад тэгэхээр хэрвээ гэр бүлээ авч явъя гэж байгаа бол заавал санхүүгийн баталгаа тэгээд тэдгээр зүйлүүдийг заавал батлах хэрэгтэй болно гэсэн. За өмнө нь болохоор Унгарын засгийн газрын тэтгэлэгт нөгөө тэтгэлэг гэр бүлийн нэг хүн нь тэтгэлэг авсан бол хамтдаа ирэх боломжтой гэсэн бол
Одоо тэр нь болохоор болцсон учраас боломжгүй. За мөн Chevening-ийн Fulbright-ийн тэтгэлэг ч гэсэндээ мөн адил ялгаа байхгүй. Та өөрөө очиж сурах хэвээр. Тэгээд хэрвээ гэр бүлийнх нь хүн хамт явна гэх юм бол мэдээж банкны баталгаа болоод бусад төрлийн бичиг баримтуудыг бүрдүүлэх хэрэгтэй байгаа. За тэгээд энэхүү тэтгэлгүүдэд та ч гэсэн материалаа бүрдүүлээд өгөөд үзээрэй. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээд доотлолт болохоор яг тухайн тэтгэлгүүдийн мэдээллийг хэрхэн авах талаарх юм линкүүдийг нь оруулъя. Та бүхэн яг энэ видеоны доор дараад тэгээд ороод үзээрэй. Баяртай.